Эрчим хүчний салбарынхны цалинг нэмэхийн тулд иргэдийн төлөх цахилгааны төлбөрийг шат ахиулж нэмэхээс өөр гарцгүй болсныг ерөнхий сайд Учрал ил дот хэллээ. Тэрээр 4-р цахилгаан станцад өнөөдөр ажиллахдаа цалин нэмэх мөнгө байхгүй ч үн нэмэх боломж байна гэх утгатай дохиог өгч тарифыг үе шаттай өсгөх байр суурь илэрхийллээ. Мөн засварын зардлыг засгийн газрын нөөцөөс томоохон хөрөнгө оруулалтыг хөгжлийн банкнаас шийдэх чиглэл өгсөн ч эцсийн дүндээ салбарын алдагдлыг хэрэглэгчээр нөхүүлэх зураглал гаргаж байгаа юм. Үндсэндээ гэрэл асах үн өсөх тусам цалин нэмэгдэх боломжтой гэх байр суурийг засгийн газар илэрхийлсэн байна. Засвар шинжилгээ ажилд дутагдж байгаа санхүүжилтийн асуудлуудыг засгийн газрын нөөц хөрөнгөөс одоо асуудал саяны шаардлагатай санхүүжилт шийдий. За мөнгөн хөрөнгөнд дутагд санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх асуудалтайгаа хамтдаад оруулж ир тэгээ хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх тэр 90.5 сая доллар 100% санхүүжилтийг би хөгжлийн банк тэргуун шадар сая дүүрэг болгож шийдвүлээ. За ингээ үр төлбөрийг хоошлуулъя гэж үзчихье. За ер нь цалин өсний асуудал төр бол харахад бол яг бусад салбартай харьцуулахад харьцангуй цалин бол өндөр. Гэхдээ яг ажилтаа харьцуулахад багхгүй. Бусад салбартай харьцуул. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр нэг 10% нэмэж 20% нэмэж энэ бол юу ч өөрчлөгдөв. Үн тарифа мэдээж үе шаттайгаар иргэдэд дарамт учруулахгүйгээр шийдвэрлэнэ.